энэ хүү концертууд маань мэржлийн сургуулийн хүнтэй бариг мэдээж эзэлдэг. Тэгээд хоёрт нь болохоор хэлбэрийн талаар ингэж бичсэн байгаа. Миний болохоор нэг ангитай, нөгөөх нь хоёр дахь концерт маань болохоор цуглаж 3 ангитай. За гурав дахь нь болохоор 1 ба 2 дахь ангийн концертын оршил хөгжмийн захиалгын явцад хэд удаа татагдаж хоорондын анги хоорондын уялдааг одоо ингэж баттгаж ингэж нэгтгэдэг юм хэрэгтэй. Тэгээд дөрөвт нь болохоор хоёр концертыг хоорондоо харьцуулбал хөгжимчид хоёулаа тоглож бас маш их мэдрэмж харддаг. Хоёр концертаас харахад оршил нэлээд урт үргэлжлэх ба захиалгыг гацдуулсан юм байна. За тавд нь болохоор концертуудыг хөгжимдөхөд хөв хөглөөний талаас бэрхшээл боловч хамсаар тоглох янз бүрийн арга техникүүдийг ингэж оруулж элбэг оруулж ингэж ашигласан. За тэгээд 6-ад нь болохоор концертуудын түгээмэл ашиглагддаг зүйл нь болохоор сэдв баярыг татагтаа одоо янз бүрийн хөгжүүлдэг гэсэн юм байна. Тэгээд хөгжмийн дөрвөр курсын оюутан Анажингийн энэ янзын орон явуулчин найр хөгжим зориулсан концертууд гэсэн сэдэв бичвэрийн ажлыг удирсан машин болохоор за оюутан тус бичвэрийн ажлыг удирдах хоёр үндсэн бүлэг дөрвөн зүйл дүгнэлт ном зүй хасрал гэсэн үгстэйгээр хийж гүйцэтгсэн. Ил авч мэргэжлийн төсөлтийн шалгалтанд энэ янзын орон явуулчин найр хөгжим зориулсан 2-р концертыг тоглох тухайн хөгжмийн зохиолын концертыг уран бүтээлийг судлаж мэдлэгээ зузаадах шаардлагатай болсон. Иймээс төсөлтийн бичвэрийн ажлын сэдвээр түүнийг концертын уран бүтээлийг сонгон авсан. Бичвэрийн ажлын 1-р бүлэгт явуулчингийн 2-р концертыг задлан шинжиж агуулга утга санаа хөгжмийн хэлгийн илэрхийллийн өрмөц шинжийг тодруулан өгсөн зэрэгцээ нэг ангид 1-р концерт болон сургуулийн хэлбэрийн 2-р концертыг анги тус бүр ямар хэлбэрээр бичигдсэн болохыг тодорхойлсон. 2-р бүлэгт тус хоёр концертын хөгжимд хөгжөө асуудлыг тохиол тус бүрээр ард үзэж хөгжимд арга барил. Техникийн хөндлөлтүүдийг даван туулах арга зам, утга санаа зөв илэрхийлэн хөгжимд өөрийн бодол санааг хөгжүүлж өгснөөр онцлогтой. Ил амарчин явуулчин хөгжим зориулсан том хэлбэрийн хоёр бүтээлийг сонгон авч тус бүрийг олон талаас нь судалсан явдлыг онцлон шинжлэх ёстой. Оюутны энэхүү судалгааг өмнөө тавьсан агуулгыг бүрэн гаргасан сайн ажил хэмээн удирдагч багшийн зүгээс үзэж байна. Анажингийн цаасан зэрэг болсон янзын орон явуулчин найр хөгжим бичвэрийн ажлын тухай ярьж байна. Анажин энэ бүтээлээ бүлгийн хөгжмийн задлан шинжилгээ нийцсэн их бүрэн үстэй. Тэгээд учраас нэгдүгээр нэг хоёр дугаар зүйл. Явуулчин найр хөгжим нэг хоёр дугаар концертыг хэлбэр болоод бүтцийн талаас нь задлан шинжилгээ хийж хатгахгүй зүйлсэн бол 2-р бүлгийн 2-р хэсэгтээ дээр бүх зүйлүүдээ хөгжимдөх ордын талаас нь ажиллаж хийж баталгаажуулсан. Тэгэхээр энэ сэдвийн хүрээнд энэ ажлын хүрээнд авч үзэх юм бол энэ хоёулаа өөрөө таарсан юм. Багц бүтээл болж чаджээ. Ингэж мэлдэж болох. Нөгөө талаар хамгийн гол нь Анажингийн энэ бүтээл нь хэлбэр бүтээлийн талаас нь бол хайрын хэрэгтэй өвчин арга барил техникийн онцлог шинжүүдийг тодруулах гэсэн үндсэн зорилго нь үйлчлэгээ хаваа. Тэгэхээр бүтээлүүдийг гаргасан гэдэг нь энэ бүтээл энэ бичвэр ажил тодорхой байна. Ингэхдээ 3 ангиас бүрдсэн хоёр концертыг нотлон хөгжүүлж схемээр илэрхийлж жишээ бүрдүүлэлтийг тодорхой үйлдэх
тайлбарлсан. Эдгээр бүтээлүүдийг тоглох судлах дараагийн оюутан судалчид гарын амтан болох нөхцөлийн бүрдүүлэлт. Энэ яг гэж хэлж байгаа бол зарим бүтээлүүдэд дараагийн гарын амтан болохоос өөрөө ухаан бүтээлээр судалгаа шийдвэрийн ажлыг хийгээд 3 цаг тавих тийм тохиолдол. Тэгвэл энэ цагийн анхны бүтээл бол дараагийн энэ сэдвээр бичиг ажлыг оюутнууд дараа нь болох нөхцөлийг бүрэн бүрдүүлж чадсан юм. Өөрөөр хэлбэл нэгдүгээр бүтээл бүхэн хоёрдугаар бүтээлтэй бүгдийн судлалын өөр нэгэн хэрэглэгдэхгүй байна. Бүгдийн бүхэн онцлог шинжилгээтэй хүн холбоотойгоор нэгтгэж чадсан. Нэгэн багш. Ийм ойлголтыг авсан. Ингэхдээ концептуудыг өвгөнд арга барилын хувьд хайцуулсан шинжилгээ хийж байна. Багш оюутан энэ бичвэрийн ажилтан аль болох бусдад хэрэгтэй зүйлийг бид хайсан маш үндэслэлтэй үлдээ. Судалгаа. Энэ утгаараа сэтгэмэл мэрэгжлийн сургалтанд ажиллахгүй байх шаардлагатай байн хөгжлийн томоохон зүйлүүд концепт нь үндэсний хөгжлийн зэмсэг тэгж яочин хөгжлийн зориулсан байгаа. Тухайн хөгжлийн зэмсгийн урын сан баялаг байхгүй яочонгоор хөгжиндөг уур чадвар онцгой үүсгэж ирсэн юм хэлээ. Хүн хөгжмөний талаас нь бэрхшээл онцаа урын өөр тоглох гар сатаж үгүй хаагаад сохорын арга тоглох гэдэг. Арга техникүүдийг сонгодог концептуудад төлөвлөж ажилладаг сэдв ээлжүүд ашигласан байгаагаар нь дүгнэлттэй болсон. Ийм бүхнээс магадгүй анууд нь өөрийн сонгосон сэдвээр бичвэрийн ажлаа маш амжилттай үүсгэж чадсан. Бүрэн зөвлөд үнэхээр санагдав. Доо хүмүүс асуулаа хатаа үнэхээр Өөрөөр хэлбэл гашуун нэг зүйлийг анаа нэг төгсгөө тэгээд өөр одоогоо өгсөн хой ирэх гэдэг. Одоогоо маш туслахтай. Ингээд бичвэр ажил үзсэн өөрөө юу судалгаагаар доотлоо. Энэ утгаараа одоогоо дээр өсөж дууссан хүмүүсд юу хандаж байгаа юм зөвхөн бичвэрийн ажил төлөвлөгөө бичвэрийн ажлаар таньжуулж бидний шинжилгээний ажил хийх тэр хүндрийн нөхцөл болцоод багшууд оюутнуудад байн олгож өгч чаддаг гэдэг. Энэ утгаар нь бол би сонирхол үз. Одоогоо өөр судалгаа болоод бас өөрөөр дэлгэрэнүүд ачирх байх гэдэг юм. Ухааны хэлбэр тавьчих юм. Хүмүүсийг яаж сурах үүнийг бичвэрийн ажлаар яаж хандах вэ? Энэ талаас нь асуух юм бол анаа тийм болоо очиад Энэ концерт тий, концертны удаанчтай регата байгаа юу гэсэн харуулж байна. Яг хатсан дээрээс. Тэрнээс танаас педал ашиглах болно энэ регата их танаа ямар агуу байх вэ? үргэлжлэн легатыг тоглоход педалын явцын дээр тийм болгоно тоглох байгаа. Тэр нь бол энэ зогсон педалын одоо хүүгийг хаах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас одоо ингээд үргэлжлэж байгаа юм хаах юм бол ингээд дуусахгүй энэ бүлэгтэй яг тэр зохиолын онцлог тийм зүйлүүд юм. Тэгэхээр одоо регата их танаа яаж өөрөө